1919-т мэдээллийн лавлах нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсон хүчний чадваржуулах ур чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад чөлөөт цагаа зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор смарт воркинг арга хэмжээг өнгөрсөн оны 9 сараас хойш зохион байгуулж байна. Сар бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр ажилчид BBT-ийн амьд харилцаа үүсгэх, өөрт эрэхтэй дугуйлан семинарт хамрагдах, чадварлаг лектрүүдийн лекцийг сонсох, цаашлаад ур чадвараараа өрсөлдөж шагнал урамшуулал хүртэх зэрэг боломжуудыг олж авдгаараа онцлогтой юм а. Энэ нэмсэглэл эерэг хандлага үрэндээр зохион байгуулагдсан энэ удаагийн смарт воркинг арга хэмжээгээр ур чадвар хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайсан ажилтнуудыг урамшуулж, улаан үүд байгаль нуур руу аялах эрхийн бичгээр шагналлаа. Мөн тухайн сарын ажлын бүтээмж үр дүнгээс нь хамаарч 3 ажилтныг мөнгөн үрэмлэгт 150 мянган төгрөгийн дүн дэмжлүүлэх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан юм а. За манай байгууллагууд бол сар бүр смарт воркинг гэдэг энэ ажилтнуудаа дэмждэг юм арга хэмжээг сар болгон уламжлалт болгон явуулж байгаа. За энэ аяндаа байгаль нуурлын аялал аянд төрүүлсэн байгаа. За энэ болохоор манай байгууллагад сар бүр уламжлалт болгон зохион байгуулалт, ур чадварын шалгалт болон за дуудлага ажилтнаагаа ингэж урмаар тэтгэх тийм үйл ажиллагаанд оролцоод төрүүлсэн байгаа. Сар бүр тодорхой ураа хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд лектор Наранбаатар урилгаар оролцож доктортой гэр бүл, доктортой ажил, амьдрал сэдвээр лекц тавьсан байна. Мөн ажилчдынхаа санал санаачлалгаар 2 дугуйлан шинээр нээжээ. Тодорхойлбол амралт, чөлөөт цагаа эрүүл мэндэд зарцуулах дуртай ажилчдаа зориулж хамтдаа аялыг клуб, ном унших дуртай ажилчдаа зориулан номтой нөхөрлөе гэсэн клубүүдийг нээжээ. 1919 тавил авалахын клубийн хувьд болохоор үйл ажиллагааны хувьд эхний ээлжинд болохоор нийт ажилчдуудынхаа дотоод нөөц болцоогоор болохоор номын сан клуб, номын сан ингээд номын архивтай болж байгаа. Одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар бол нийт 150 гаруй ном бол ажилтнуудын санаачлахаар болохоор энд одоо ингээд цуглараад байна. Цаашид болохоор уншсан номынхаа талаар ингээд сар бүр ярилцлага хийдэг юм өдөртөгтэй болох юм. За мөн жилд 3-4 удаа алхангаа аялал гэдэг хөтөлбөр бас байж болно. Аялын клубтэй хамтраад одоо ийм ном уншингаа аялах юм хөтөлбөрүүд байж болно. За мөн номын зохиолчтой уулзах юм өдөрлөгөө зохион байгуулна. За бас сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. За нийгмийн эзэг бүлгийн ингээд өөрсдөө сурах бичгийг худалдаж авах чадваргүй ингээд ном худалдаа авах чадваргүй хүүхдүүдэд зориулсан ийм сайн дурын өдөрлөг арга хэмжээг бас цаашаа зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Цаашдаа 1919-т мэдээллийн лавлах ажилчдынхаа тал талын авьяас чадварыг хөгжүүлэх болон шагнаж урамшуулах талаар илүү олон ажлуудыг хийхээр мөн төлөвлөжээ.